самбаруудын туршид одоо эсвэл мөрөөдлийн самбаруудаа ингээд төсөөлөө бодоод ингээд маш их ажил хийсэн нь шүү дээ. Энэ одоо эсвэл мөрөөдлийн самбартаа ингээд цаг зав гаргаад эндээ ажиллаад ингээд зур зургуудаа ингээд тодруулаад анхаарал та нарт одоо ямар сэтгэл хөдлөл төрж байна одоо энэ сургалтанд ирсэн чи би одоо бол энэ хичээлээ чи ингээд бичсэн байсан шүү дээ. Одоо нөгөө нэг онлайнаар бас өнгөө ингээд гаргалж явуулсан байсан шүү дээ. Тэгээ зарим хүмүүс танай дэрийг хараад хүмүүс явуулаад байна шүү дээ гэдээс би яг явуулчихлаа гэдээсэн. Гэхдээ би надад өчигдөр орой өөр бодлоод орж ирээд би ингэж хиймээр байна гэд тэрнийгээ бас арт терапийн техникэд хүн бүрээр хэлэг хэлчихсэн гэд нөгөө төсөөллөөр би та нар явуулсан шүү дээ тий. Тэгээд явц дундаа бас энэ үгүүдийг бас ингэж хэлүүлнэ гэд сүүлд нь бас ингэж илүү их дэмжлэг өгье гэхээр би нөгөө нэг энэ арт терапийн коллаж гэсэн техник чинь ингэж нөгөө нэг явц дундаа ингэж баяжаад байдаг гэсэн үг л дээ ингэж арай өөр болоод төрөөд байна л да. Тэгсэн дадараа үзчихсэнээсээ илүү ингээд суусан чи ямар санагдаж байна. Тэгээ өөрсөн дээр хийж мэдрээд ямар санагдаж байна та нар одоо энийг ингээд хийх нь ямар байдаг юм бэ? Энэ сургалт ямар байдаг юм бэ? Ямар сэтгэл төрж байна? За би ер нь өөрөө хийсэн бол ер нь ингэж хийхгүй. Өөр хийдэж ингэж хийхгүй гэсэн. Ингэж үг сонгож үгэн дээр ингэж одоо яг хүчтэй өөрийгөө итгэжүүлж өөрийнхөө одоо ээж аавууд мас гэдэг юм уу ингээд надад намайг дэмжлэгийг авч чадахгүйсэн. Тэгээд өөрөө би ингэж яг ийм ном журмарч юм хийхгүй зүгээр нөгөө төлөвлөгөө шиг л хийх байсан юм байна. Яг л нөгөө урд нэг хийсэн тэр шиг л хийх байсан. Жохон өөрчлөөд арай өөрчлөөд бичсэн чи хийсэн чи ингэж хийхгүйсэн юм байна. Одоо таныхыг бүтэн тасралтгүй үзсэн тусдаа тэгээд одоо тэрнээс өөрөөр явуулсан байгаа хэвчээ тий. Би өмнөх 2021 оны бичлэгүүдийг харах юм бол би яг тэгж явуулсан байхгүй юу. Агсан чи өнөөдрийнхээ би өөр явуулмаар санагдсан. Баярлаа. Гоё. Тэгээд ер нь өөрийгөө ингээд бас ер нь өөртөө ажиллаад ингээд яваад байгаа мөртлөө дахиад ингээд энийг ингээд хүсэл мөрөөдлийн самбар гэсэн мөртлөө өөрийгөө ингээд ойлгож байгаа юм шиг мэдрэмж төрж байна одоо ингээд чи угаасаа л ингээд энэ болгоныг ингээд урд өнгөрсөн цаг дээр те энийг ингээд хийцэн байж те ирээдүйд одоо юм байж те ирээдүйд ингэх нь гэж тэгэл ингээд надаа ингээд хэлж өгөөд энэ бүгдийг. Тэгээд угаасаа бэлхэн тодорхой гэдэг шиг тэгээд угаасаа ингээд бүх юм чиний ингээд нүдэн дээр энэ самбар дээр миний амьдрал байгаа юм шиг харагдчихэв. Баярлалаа. Баярлалаа. Одоо нөгөө фото коллаж одлоор ингээд зургаар хийсэн маа тий. Тэрийг олох дээр яг ингээд зүн өгүүлбэрт оруулаад ингээд нэг жоохон мантра олгоо бичсэн надад аюу гоё санагдлаа. Тэгээ дараа нь яг энэ өгүүлбэрэл ингээд бараг бодоо явж хахад бараг энэ 2025 онд хийх юм нь яг ганц өгүүлбэрээр ингээд бүтсэн байгаа нь гоё санагдчихээн. Багштай баярлалаа. Чи одоо коллажийг янз бүрээр хийж мэдэрчээсэн шүү дээ. Энэ арай өөр болсныг мэдчихэж байна. Энэ болохоор айгүй ингээд цэгцтэй ингээд нөгөө айгүй ойлгомжтой гэдэг шиг биш нөгөө нэг сая 25 оны амжилт гэж хичээл эхлэхэд л яг ингээд цэгцтэй нэг цөөхөн ямиг л барьж авна гэж хэлжсэн чи яг л минийх яг бодсноор болоод яг ингээд цөөхөн цэгцтэй яг бүх юм ингээд нэг өгүүлбэрт баг энэ өгүүлбэрээ ингээд бүхэл томоор ингээд самбар дээр энэ тэнд наачаал баг энийг харж яхад баг болохоор энэ гэж бодогдлоо шүү дээ. Баярлалаа. Маш их баярлалаа багштай. Надад аюулгүй гоё мэдрэмж төрж байна. Тэгээд би 20 ондны холоо 21 онд анх удаа хийж үзчихсэн. Тэгээд тэр дээр хийсэн төслийн самбарын маань бараг нэг 70 орчим хүн биелсэн байдаг. Тэгээд энд ингээд имжлэгтэй бас орсон чинь бас арай өөр гоё мэдрэмж төрсөн. Маш их ингээд би өнөөдөр бас ажил маань амжихгүй жоохон сэтгүүлээ цуглуулж чадаагүй. Тэгэл нөгөө номын сангаа удалсан чинь дандаа герман сэтгүүл плейбой cover more гэсэн тийм сэтгүүлүүд. Тэгээ үгийг нь ерөөсөө ойлгохгүй учраас зургнуудыг хараад тэгэл
За ингээд нэг нүдэнд харагдсан зураг байгаадсэн чи одоо энд ингээ амар хэрэглээгүй хуудснууд бас ингээ гаргаад тавьчихсан. Энэ олон хуудаснаас ингээд зургнууд нь шүүгдээд тэгээд нэг юм самбар болсон гэхээр нэг цаанаас бүх юм ингээ болоод байгаа юм шиг айгүй сонир мэдрэмж төрсөн. Тэгээд одоо энийг ингээ харсан ч гэсэн айгүй эмх цэгцтэй. Дээр нь тэгээд энэ ээжээс ааваас хэлж байгаа үг гэдэг юм бас бүр ингээд яг биелсэн юм шиг. Яг одоо ингээд бүгдээрээ биелсэн юм шиг сэтгэл айгүй гоё хангалуун байна. Тэгээд нэг ээж яасан гоё юм бэ. Бас дандаа намайг амжилт гоё юмд хүрэх болгонд дандаа аав нь үнсэл гэдэг өөр аавны үг хэлэхгүй. Тэгсэн чинь яг тэрийг ингээд хүлээгээд авсан чинь ингээд энэ бүх зүйл одоо ингээд болцсон юм шиг айгүй гоё сэтгэл хангалуун дүүрэн байна. Тэрөөсөө тэр бодол мэдрэмж чинь ингээд долгион чинь яг болцсон мэдрэмж тэр мэдрэмжээр чинь бэлдэг гэсэн үг л дээ. Одоо ингээд эсвэл мөрөөдлийн самбарыг яг тэр хүсчээсэн тэр ингээд бэлдсэн мэдрэмжээр хийхтэй. Тэгээд тэр мэдрэмжээ өөр дээрээ мэдэрч авал тэр нь ингээд нөгөө нэг амьдралын явцад бид нар айгүй нөгөө нэг тийм их хүч ингээд зарцуулахгүйгээр ингээд тайван тэндээ хүрдэг гэсэн үг л дээ. Тэгээ бас нэг анзаарсан зүйл нь би нөгөө зургнуудаа ингээ хайчилж эхлээд ингээ самбарынхаа болгон дээр ингээл тавиал эхний ингээ өргөлтөө хийцэн. Тэгээ дараа нь нөгөө дахиад ганц нэг зураг нэмчээ нөгөө өргөлтөө ингээ өөрчлөх гэхээр ерөөсөө тийм өөрчлөлт хийх сэтгэл төрөхгүй өөр байрлалд очихоор буруу юм шиг санагдаадсан байхгүй юу. Тэгээ сүүлийн тэр тайлбар хараад өнгөрсөн одоо ирээдүгээд тэгээ харсан чинь үнэхээр бас айгуу гоё мэдрэмж төртэй юм байна. Тэгээ ямар ч гэсэн айгуу лагштай баярлалаа. Тэгээ манай ангийнхны бүгдийг нь хүсэл биелэх болтугай гэж өрөөё. Би бас яг хамгийн сүүлдэн тэгж хэлээлээ гэж хэлсэн. Та нар одоо ингээд өөртөө ингээд энэ хүсэл мөрөөдөл билээсээ гэдэг тэр дэмжлэгөө өөртөө өгшин штэ тий. Тэгээд бас ингээд бүх хүмүүсийн ингээд хүсэл билээсээ тэр одоо хүсэл мөрөөдөл нэр магаран таа билээсээ гэж та бүх гэдэгтээ бас бид нар өөрснөө орж байгаа болохоор та нараас тийм өгүүлбэрийг бас ингээд ирүүлээг одоо энэ группийн дан бүх хүмүүст одоо Монголын хүмүүст хүсэлэн билээсээ гэсэн энэ ирүүлүүдийг бас явуулж байгаа юм бол тэрэн даарж ингээд энэ юу ч ингээд бүр хүчрхэг болоод байна гэсэн үг л дээ. Тэгээ нэг хамгийн сүүлдээ гэж хэлсэн. Тэгэхээр л хэлсэн болохоор та нар энийг бас ингээд бичээд авчихгүй тийм энэ чинь нөгөө нэг барилж аягүй том ирүүл гэсэн үг шүү. За бүр дэлхийн ертөнцийн хэмжээнд ч тийм ингээд тэлцсэн гэсэн үг. Тийм тэгээд бас жамдаар чинь тийм итгэл нь штэ. Тэгээд би яг одоо яг энэ зургийг ингэж тань хэрч тэр нөгөө татаад итгэлүүд чинь танарт ингээд урган гараа та нар тэрэндээ эн чинь зүв байна гэсэн тэр өөрийнхөө сонголт төр бодолтой итгэх тэр итгэлүүдийг чинь ингэж харуулж ийн гэсэн үг. За одоо та нар бяцлал дээр эн чинь та нар өөрөө шүү гэж хэлж ирсэн штэ тий. Тэр сонголт буюу дээр чинь та нар өөрөө байгаа. Тэгээд тэр хийж явахдаа тэр нөгөө нэг итгэл чинь ингээд та нараас ч гарч ирж байна гэсэн үг. Тэр сонголтоор орон төгс яаж байна. Өнөөдрийн нөгөө хичээлд орох гээд би бүр эртнээс танаас бүр нөгөө чөлөөлөл авах гэдсэн шүү дээ тийм тэгээд ашгүй өнөөдөр биш маргааш харин болчоод тэгээд ашгүйгээд өнөөдөр хичээлдээ заавал сууна гээд тэгээд ашгүй ингээд суугаад амжичлаа. Тэгээд хийсэн чинь бас үнэхээр гоё байна. Тэгээд энэ дэмжлэгийн үг нь бүр илүү гоё санагдлаа. Бидэрт энэ амьдрал дээр чинь хүлээн зөвшөөрлийн дэмжлэгийн үг айгүй хэрэгтэй. Тэгээд бид нар энэ бүгээр ингээд урагшлахад хэцүү байдаг гэсэн үг л дээ. Тэгэхээр эдгээр ингээ өөртөө байн гэлээл өрөөсөө аюун бодолтой наадах ингээ кодлогддаг шиг те энэ өгөөдийг энэ дэмжлэгээ авъяж өөрийнхөө тэгээд ингээ дэлхийн ертөнцид та нарын өгж өдөр дэмжлэгүүдийг нийлүүлчих юм бол энэ чи өөрөө үеийн том учрах эзэвсэг нь болж штэ те. Тэгэхээр эдрийг л ингээ өөртөө байн гэлээл бүр чэжилчүүл ингээ манайшлах шиг чэжилчүүл та нар тэр хамгийн гол нь болно. Одоо л өөр хүмүүс бол яг тэдрийг өгөхгүй ээжж болно шүү дээ. Тэгээ өөрснийхөө юм бодол тэрэн дээр төвлөрсөн болохоор та нар өөрснийхөө ингээд итгэл өгдөгч, дэмжигч
Ингээ бүх зүйлийг ингээд үгээд хийхэд одоо бүрэн дүрэн та нарт одоо мэдж авахгүй би та нарт туслах дээр хийжсэн шүү дээ тий. Тэр энэ дэлхийн тодорхой гэж хэлж байгаа байхгүй юу? Өөр асуултууд орж ирж байна. Тэгээд та нар ингээд энийг ингээд төчнөө ажиллана шүү дээ. Бүр ерөөсөө багшаа энэ чинь бандэрч юм байна гэсэн ч юм уу тийм асуултууд орж ирж байна. Асуулт байхгүй багшаа. Тэгээд өнөөдрийн хичээл гоё байлаа. Баярлалаа багшаа. Чи одоо ингээд орон төгс мэдээ одоо 3 багцыг одоо бүгдийг үзээд хийцэн үг шүү дээ. Тэгсэн чи ингээд альтаараа ингээд хичээлүүд ороод эдгийг хийсэн чи ямар сэдвч юм. Өөр нь шүү дээ багшаа. Чи өөрөө ингээд бүр орж ирж сууж шүү дээ тий. Тийм. Эсвэл өөр гоё мэдрэмж бичээ. Та нар яаж тусуугаад одоо өнөөдөр уулзалтаа. Магадгүй сайн мэдээлэл баасан ч бүр гоё ирээд. Одоо бүгдээ энэ 2025 онд энэ салют шиг ингээд улам тод өөр өөртөөхөө өнгөөр гялалзаарэ гэж өрөөж байна. Тэрэнд даа. За. Бүх хамт оролцсон ангийнхандаа баярлалаа. Тэгээд одоо миний энэ оргил гэсэн одоо нэр өгсөн энэ самбар шиг миний бүгд өөр өөрийн салбартаа өөр өөрийн хийсэн ажилдаа өөрийнхөө одоо амжилтын оргил нь болоорой 25 онд бүх хүмүүсийн минь хүсэл биелээрээ. Баярлалаа. Тэгж байгаа зүйлээ өөртөө ингээд өрөөж төгөөх нь бас аюу тийм сайн өөрсдөө болгож яах гэсэн үг л дээ. Ахигаа хэлбэрээд. Ахигаа юу хэлбэрээд. Баярлалаа. Жохо хоцорч орж ирлээ. Дахиад хийчнэ. Тэгээд та эдийн маань багшийн маань юу мөрөөдөл хүслийн самбар маш гоё болдгоо. Тэгээд та нартаа бас модернд нь хүслийн дээдийн дээд одоо хүсэл нь биелэг болтугай гэж өрөөё. Маш гоё өдөр байлаа. Айгуу гоё юмнаас хоцорч орж ирсэн байна. Тэгээд дараа нь өгөж хийнэ. Яг цагтаа орж ирсэн. Манай бүсгүйчүүд мундаг байна. Тэгээ бүгднгийнх нь хүсэл биелэх болтугай. Амжилт хүсье. Баярлалаа. Өнөөдөр ч маш нэг Европт бол маш гоё баярын өдөр тий. Тэгээд ертөнцийн хүү болтугай гэж гоё өдрийг сонгосон байна. Одоо тэг сууж хийнэ. Энд бичигдчихээр оруулчих за. Гой хундар тулгсан. Харин тийм нөхөж хийнэ бүр хорхоо орчлээ. Гоё яриад хийсэн чи би бүр энийг хамгийн бүтээлчээр хийсэн гэсэн. Одоо миний одоо өмнөх одоо 8 жилийн одоо тэр одоо өсвөл мөрөөдлийн самбараас нэстэгчлийн бүр хамгийн юу л болсон гэсэн үг л дээ. Хамгийн дэм бүтээлч нь болсон гэсэн үг шүү. За. Хамаг юугаа шингээсэн гэсэн үг. Яагаад өнөөдөр 19 цаг гэж бодсон болоо? Хаяа зүрх гарцсан. Заруудыг хазараг багтал бид зарыг сайн уншаагүй анзаараагүй багтал. Тий, нөгөө нэг болдог цагаа бодвол нөгөө цаг ерөөсөө хараагүй шүү дээ. Одоо багшаа өөр хичээл ингээ байгаа юу? Одоо 5 дахь өдөр ааш. 5 дахь өдөр бид 5 дахь өдөр үйл хичээл юм уу? Тий. 5 дахь өдөр чи. 5 дахь өдөр та нар 19 цагт ороод тэр үртлээ та нар өсөл мөрөдлөө самраачихгүй. Та группээ зэрэг хийцүү байна шүү дээ. Бид нар яг ингэ цагтаа авчиж байгаа үстэй. Одоо өнөөдөр ингээд би ингээд хүүдийгээд хоож яруулахгүй 50 дараа ингэж урсгалаараа хийх гэж тэгээд 3 цаг хагалтай
Тэгээ 1-2 цагийн дотроос бол би яаруул сандруулаад хүмүүлэг нэг завчилчих болов гэж удаад илүү цаг ингээд зарцуулсан байна шүү дээ. Тэгээд орж ирсэд баярлалаа. Тэгэн болоо тэг өсөл мөрөөдөл нь 2025 онд билээсээ. Тэгээд та нар хамгийн сайн өсөл мөрөөдөл өөртөө бусдаа угаад энэ 2025 онд бусдад бас айгүй их дэмжлэгийн өгөөдөг айгүй хэлж байгаарай. Уран зургийн өгөөдөг хэлж байгаарай. Амьдралынхаа зорилго мөрөөдөлтэй ингээд биелэх хэрэглүүдийг хэлж байгаа. Тэгвэл та нарынхаас биелнэ гэсэн үг байхгүй. Тэгвэл тэр дэмжлэгийн үгээс айгүй сангдаг гэсэн үг шүү дээ тийм. Тэр ингээд тэрнийг ингээд өгч дэмжлэг туслуулж өгч яаснараа бид нар бас өөрийнхөө ингээд юм дээр илүү их төвлөрдөг болно гэсэн үг байхгүй. Хамгийн сайхан юм чи юунаас гардаг вэ? Бусдад сайныг өсөж өрөөхөөс ихтэй гэж ирдэг шүү дээ тийм. За тэгээд та нар сэтгэл зураг бас гэдэг тийм сэтгэлээ бас группт оруулаарай за. За. Баярлалаа. Merry Christmas. Merry Christmas. Merry Christmas.